За 50 л алгүй дээ. За YouTube бассан баха. За бүгдээрэнд нөрөө мэд. За өнөөдөр чи 3 дахь өдөр. За өчигдөр бол ярьсан шүү дээ. Өнөөдрийг бол санаж байгаа ойлгох бүгдээр өчигдрийн лайв стрим дээр ярьсан. За тэгээ өчигдрийн төгсгөлийн 3 дахь өсөлтийн хөдөлгөөн болвол за pullback бол гүн орж ирээгүй тий. Юутач лайв энэ хүрээд бол дуусчихсан. Энд чи за юутач нэг pullback хүлээж аваад нэлээд доошлуулж байгаа л орол аюулгүй гэж хэлжсэн. За тэгтээ доошоо бол орж ирээгүй л харагдаж байна. За тэгээд 3 дахь хөдөлгөөн нь өөрөө энд нэг юм хөдөлгөөн игээд нэлээд том шунаад дууссан байна тий. За ингэж сонж дууссан. За нэг юм санаж байгаа бол хүмүүс жоохон ороод ирэхээр ярьдаг юм уу? Төлөө. 20 хүрч байгаа юм. 20 л хавцаа юм шүү дээ. Хай. За. Эдгийг бол хэлчихье. За юу явж. За би бол өглөө би бол өнөөдөр ганцхан оролт нээсэн. За тэгээд угаасаа энэ оройг бол өдөр авнаа гэж хэлсэн шүү дээ тий. Ерөнхийдөө энэ оройг бол авахар болчих боллоо тий. Аваад тэгээд доошоо унах байхаа гэд. Тэгээд өдөр daily ерөнхийдөө V болох байх гэж хэлсэн тий. За тэгтээ өчигдрийн өсөлт маань өөрөө нэлээд өндөрхөн ороод ирсэн учраас би бол нэг ийм өндөр орж ирнэ гэж бол төсөөлөөгүй. Ер нь бол нэг иймэрхүү хавцаал байх болоо гэж та. Тэгээд daily эхлээд нэг ингэж явж хагаад тэгээд нэг яг daily-гийн тал хавцаанаа ерөөдөө авчаад доошлох болоо гэж бодож ирсэн. Тэгсэн чинь энэ төгсгөлийн хөдөлгөөн нь өөрөө өндөр явцсан учраас daily эхлээд удах шаардлагагүй ойрхон байгаа болохоор ерөөдөө богино хугацаанд авчаад шууд доошлж харагдчих. Week гэхэд бол хэцүү. Одоо энийг бол daily week гэхэд бол хэцүү байхгүй. Чин V биш зүгээр шууд доошоо л явж штэ ер нь бол. Тэгэхээр өчигдрийн таамагаас дахиж нэг өөрчлөгдөх шин таамаг гарч ирж болно. Тэр нь юу вэ гэхээр өнөөдөр бол юутаач яг таг ногоон гэхэд бол жоохон хэцүү заяа. Яг таг улаан гэхэд бол хэцүү. Өсөх боломжтой гэж үзнэ. V гарсан бол уналттай байх үсэн, маргааш улаан байх үсэн. Өнөөдөртөө бол өсөх боломжтой гэж үзэж болно. За тэгтээ өссөж би оройгоо бол шинжилнэ гэж харахгүй байна. Энэ авьтаач нэг очно гэж бол бодохгүй байна. Юутаач би TP бол сая доошоо өмнөх дөрвийн хэмжээ яг дуусчих хат нь бол гаргацсан. Энд чи оролтоо бол энд гаргасан. Анзаарах юм бол эхний давлага 2 дахь давлага орж ирээд 3 дахь давлага нь өөрөө 2 дугаар загварын хөдөлгөөн үзүүлсэн. Тэгээд ерөнхийдөө бол тал TP 1 гэх юм уу те. Болол би зөөр авцсан. Тэгээд break-even тавьчаад ер нь хайцсан байгаа. Яа тэгэхээр надад өргөслээд бас доошоо явах бас нэг боломж бол байгаа. Тэ шинжилгээний хувьд бол доошоо явах боломж бол байгаа. Үгүйтэй бол дээшээгээ нэг иймэрхүү өсөлт орж ирж бол болно. За тэнээр break-even авахд бол асуудалгүй те. За тэгээд тэндээс ер нь бол уналтыг хүсэж байна. Хэрвээ яг маргааш бол улаан хэвээрэл байна. Weekly-гийн төлөвлөгөө бол өөрчлөгдөхгүй. Яагаад тэгэхээр тэр чинь monthly болон хагас жилийн төлөвлөгөөн дээр үндэслэж гарч иж байгаа weekly-гийн лааны хөдөлгөөн болохоос биш. Weekly-гийн лааны төлөвлөгөө болохоос биш. Ганц daily-гийн хөдөлгөөн дээр өөрчлөгдөхөд бол арай эрт гэсэн үг. Арай л хүчин төрөхгүй гэсэн үг. Ямар үед үнэхээр өөрчлөгдөх болох юм бэ гэдэг юм бол зүгээр шууд ийм өсөлтийг үзүүлнэ гэсэн үг тийм. За тэгээд өчигдөр бол угаасаа энэ кейсийг бол ярьсан шүү дээ. Өсөх тохиолдол болон унах тохиолдлыг бол ярьсан шүү дээ. Өсөөд орж ирж болно. Тэгэх юм бол юу гэлээ? Тэгэх юм бол за ерөнхийдөө энэ оройн өдөр бол дайрах юмнууд бол байж болно гэж байгаа тийм. 2 дахь давлгааны орой үзэж байгаа шүү дээ. За тэгэнгүүтээ эсвэл зүгээр энэчээс ерөнхийдөө доошлоод нэг хөдөлгөөн явчаад буцаад авчрын рүүгээ гэдэг юм байгаа. Үгүй бол ийм юм ярьж байгаа тийм. Энэ өсөлт орж ирэх үү шууд унах уу гэдэг сонголттой. Бусд нь бол тодорхойтой. Тэгэхээр өнөөдрийн хөдөлгөөн ингэж үзүүлж байна гэдэг нь өөрөө бас л яг тодорхой мэдээллийг наа чи одоо 100% тэгнэ гэх хэмиг бол бас яг хэлж өгөхгүй л байна л та. Тэгэхээр хэдүүлээ бас юу яах хэрэгтэй.
шууд weekly хөдөлгөөн гэж авахаас илүүтэйгээр одоо энэ оролтын төлөвлөгөө бол жишээлбэл weekly-ийн хөдөлгөөнийг авна гэсэн зорилготой. Энэ хэрвээ weekly үнэхээр V болно гэх юм бол энэ ёроолыг бол асуудалгүй авчна гэдэг төлөвлөгөөний оролт байхгүй. Яг хөө тэгээд чинь найдлага бол байж байгаа. За ер нь бол нэг 50% бол хүрээгүй. Угаасаа доош уналтын нэг бүтэн хөдөлгөөн яваад дуусчихж байгаа байхгүй юу? Энд чинь бас нэг ийм хөдөлгөөн яваад дуусчихж байгаа. Тэгэхээр pullback-ийн хөдөлгөөн угаасаа орж хүчээс оролтыг бол энэ ч гаргаж байгаа гэсэн үг. Би тал оролтоо яг тодорхой хэмжээний ашиг яг ч талынч гаргаагүй л дээ. Тодорхой хэмжээний ашиг бол ижээ авчиж байгаа гэж өсгөрлөө те. Буцаад break-even ороод ямар ч алдагдлага байжсанаас тодорхой хэмжээний ашиг авчиж болж юм гэсэн. За. Тэгээд өнөөдөр Discord дээр нөгөө юу байсан те шинжилгээ засварлах юмнуудаас байгаадсан те. Тэрийг нэг хараад тэгээ зарим нэг зүйлийг бас хэлж өгье доо. За жишээ нь одоо энэ гэрч байна. Way too large гэж юм те. Том хэмжээтэй зураг байна л гэж. Зар дарцсан юм биш үү те. Манайхан скриншот хийх урлагт суралцахгүй бол за ингээд болохгүй юм те. Media link. За. Ингээ харчих болно шүү дээ. За одоо жишээ нь энэ дээр бол юу байгаа? Харагдчих нь. Шинэ тайп нэчгэр харагдчих те. YouTube-ийнх харагдчих байгаа те. За энэ дээр чинь зурж мурж болдог юм чи юу лээ. Энэ дэр Windows дээр тиймэрхүү юм татъя таасаа. За ятач биш. Ингээд чинь өнгө аав. Ингэж яагаад энэ дээрээ дараад заяа. За. Ингээд хэр зурж болж байгаа шүү дээ. За одоо жишээ энд ийм асуудал. За бүс бол тодорхой яг 4 цагийн хөдөлгөөн явагдаж байгаа энэ дэр. 4 цагийн хөдөлгөөн. За нэг иймэрхүү 4 цаг байлуу да. Нэг 4 цаг явж байгаа байхгүй. Тэгж яхад өмнөх 4 цагийн ерөнхийдөө шилжилт орж ирж байгаа. Ийм шилжүүлэлтийн бүтцтэй хөдөлгөөн орж ирж байгаа. За тэгэнгүүтээ шилжүүлэлт төлнө гэж үзсэн. Өмнөх энд бүс байж байгаа нэг ийм бүс. Тэр бүсийг чи одоо яг орж ирсэн гүйцэж бол орж ирж байгаа харагдаж байгаа тийм энэ хөдөлгөөн гэсэн үг. За тэгэнгүүтээ эн чинь өмнөх 4 цагийн чинь ерөнхийдөө тогтоогоод өгсөн бүс байж байгаа. За энийг бол зөв тодорхойлсон байж байгаа. За нэг асуудал нь энэ одоо яадаг шилжүүлэгч вэ гэдэг асуудал байхгүй юу? Энэ яг одоо боксор л айгу эвгүй зурцсан байна. Баггүй. Би эндээс аваад энэ хүртэл зураа, дахиад эндээс аваад энэ хүртэл зураа. Тэгээд давхар бүсийг ингээд тавьсан. Энэ бас ойлгохгүй л байна. Ятач шилжүүлэлтийг бол энэ чинь ингээд бүхэлдэн зүгээр авчиж болж байгаа. 4 цагийн хувьд бол тэгээд авцсны дараа pullback-ийн хөдөлгөөн өөрөө ерөөдөө жоохон жижигхэн орж иж гэж үзээд юу яаж ба гэсэн үг байхгүй. Энэ бүсийн хөдөлгөөн бол явж байгаа гэж үзэн гэсэн. Чартан дээр харах юм бол тэгээд зурсан зураг нь бол энэ л байгаа юм л та. Энд байгаа бүсийн хөдөлгөөн байж байгаа. Шилжүүлэлтийг ба шууд эндээс авч байгаа. За тэгээд энэ бүсийн хөдөлгөөн болол явна гэж үзэж байгаа зүйл байхгүй. Энд. Ер нь бол ингээд харах юм бол яг энэ хөдөлгөөн дээр бол ер нь бол явцсан байгаа юм л та. Pullback ингэж орж ирэл энд орж дууссан. За тэгээ харангуут 4 цагийн хөдөлгөөн ерөнхийдөө бол дуусчих харагдаж байгаа байхгүй. Тэгээд энэ 4 цагийн лааны үүрэг нь эхэндээ яваад дууссан. За үүргээ гүйцэтгэх хөдөлгөөн нь эхлэл хэсэгтээ яваад дууссан. Тэ би лаг нэг хичээл дээр төв дээр байгаа хичээл дээр ярьсан шүү дээ. Эхлэл гол төгсгөл гэж хуваана гэж яриад байгаа тэ. Энэ хэсгүүд дээр чинь энэ лааны хувьд бол эхлэл хэсэгтээ ерөнхийдөө бол явчихж байгаа гэсэн. Өмнөх 4 цагийн лааны хувьд бол төгсгөл хэсэгтээ үүргээ гүйцэтгэх хөдөлгөөн явж байгаа гэсэн. Бусад хэсэгтэр энэчний хөдөлгөөнтэй байж байгаа идэх мөтэй. Тэ. Яг үүргээ гүйцэтгэж байгаа хэсэг чинь бас ингээд 3 хэсэг хуваагдж байгаа. Аль хэсэгтээ явах боломжтой. Стандарт лаанууд бол ерөнхийдөө гол хэсэгт яваад харахад бол айгүй ойлгомжтой арилжаа гэдэг бол амар ичдэг. За тэгэнгүүт төгсөл хэсэгтээ ерөнхийдөө бүсийн хөдөлгөөн явагдаж байгаа. Бүсийн хөдөлгөөн явагдахдаа энэ чинь бүсдэлх хөдөлгөөн явагдаж байгаа. Буюу нэг ийм хөдөлгөөн явуулж үзүүлж байгаа гэсэн. Энд хөдөлгөөн хийхдээ тэгээ ерөнхийдөө бас яг л явцсан байгааз pullback-ийн хөдөлгөөн өөрөө 2 дугаар цагийн хөдөлгөөнийг үзүүлээд ингээд дуусчих чаа гэсэн. Тэгээд энэ 4 цагийн лааны доод зүү энд тогтож өгч байгаа. Буюу давхард энэ 4 цагийн лааны бүс өөрөө үлдсэн хугацаанд анх ингэж тогтсон ч гэсэндээ ингэж тэлж өгч байгаа болж байгаа харагдаж байгаа гэсэн тийм. За ингэж тэлж өгөөд
За энд болвол бас л ерөнхийдөө болвол дийлигийн хувьд болвол дийлигийн бүс өөрөө ингэж тогтож өгч байгаа гэсэн. Гэхдээ энд болвол эхний даалгаврын хөдөлгөөн бол орж ирнэ. Хоёр дахь даалгаврын хөдөлгөөн бол энд орж ирж байгаа. Биш. Энд эхний даалгавар дуусч байгаа гэж үзээд хоёр дахь даалгаврыг бол эндээс эхлүүлж үзсэн. Яагаад гэхээр нэг бүтэн хөдөлгөөн явж байгаа pullback хэдий жижигхэн ч гэсэндээ энэ бол шинэ хөдөлгөөн. За одоо 3 дахь даалгаврын pullback явж байгаа гэсэн үг. Энэ оройг авах боломжтой. Энэ дээшигээ ерөөхдөө бол яг хүрэх бол боломжтой энэ хэсэг рүү бол. За тэгтээ миний хувьд бол ерөнхий нэг энэ оройг за би эдгээр бүгдийг нарлагчсан. Тэгээ энэ оройнуудыг авчихад бол бараг хангалттай байх болов уу гэж бодоод байна. Энэ дөрв өөрөө ерөөхдөө ногоон болчихж байгаа шүү дээ. За тэгээд дэлхийн лааны хувьд хөдөлгөөнийг барьж авах оролтын төлөвлөгөө болвол тэгээд мөн ялгаагүй өчигдөр шүү тий. Өдөр болгон л хийжлэгэн шүү дээ. Өдөр болгон л boring setup тий. Өдөртөө нэг хэвийн юм л давтсан шүү дээ. Энэ 4 цагаа ерөөхдөө дуустал нүлээгээд энэ дөрөв угаасаа ногоорцсон шүү дээ тий. Энийг одоо энэ ч сэлтэд ямар ч нэмэр байхгүй шүү дээ тий. Энд сэлтэд ямар ч нэмэр байхгүй шүү дээ. Өсөж ирэл stop loss шаачаал ингээл яа 4 цаг дуусах бүр болооч байгаа тий. Тэгэхээр яг энэ 4 цагаа дуусгалаа дараагийн шинэ 4 цаг улаах боломжтой буюу дэлхийн 3 дахь даалгаврын хөдөлгөөний эхлэлийг хийх боломжтой гэж дараагийн 4-ийнхөө шинэ 4 цагийнхаа эхлэлээс харж байгаа л дээд зүг нь хийлгээл оролтоо хийчихнэ гэсэн үг шүү дээ. За энэ дээр ерөнхийдөө бол айгүй амархан л зүйл байх хэвээр. Шинжилгээнд дээр одоо за зурах дараал гэдэг юм бол тийм. За нэг ийм хөдөлгөөн ингээл явж байхад зүгээр яг шилжүүлэлт хэрвээ хайж байгаа зөвхөн нэгдүгээр загварын лааны хөдөлгөөн хайж байгаа бол шилжүүлэгч ерөнхийдөө яг ингээд татчих болон татахгүй ч байсан бол нь ер нь бол хамаагүй заа юм. Голын цэг рүү хурж байгаа үгүй л бид нар чухал учраас. Гэхдээ тэрийг бол заавал татаж хөрснө үү үгүй юу гэж шалгах гэдэг шаардлагагүй. Нүдээр угаасаа харагдана шүү дээ. Энд явж шүү дээ. Энд ч шилжүүлэлт дуусаад pullback-ийн хөдөлгөөн энд явж байгаа голын цэг рүү хурж үгүй юу гэж татаж харах гэдэг шаардлага байхгүй байхгүй. Угаасаа харваа чи хүрээг байгаа ч дээ. Цаана ийм том цай яж хад угаасаа хүрээг байгаа ч дээ. Харин энэ бүр ингээд ороод ирсэн байхад голын цэг рүү бол угаасаа хүрсэн байна гэдгийг харж чадах байхгүй. Биднэрт юу хэрэгтэй вэ гэхээр энэ pullback-ийн хөдөлгөөн шиг хэрэгтэй байхгүй. Энэ хөдөлгөөн хаана дуусах юм бэ гэдэг чинь хэрэгтэй байхгүй. Ер нь бол заавал татах гэдэг шаардлагагүй заяа. Тэмдэглэх юм гэвэл бүсийг бол заавал тэмдэглэн заяа. Бүсийг бол заавал тэмдэглэх. Бүс энэ угаасаа шилжүүлсэн харагдаж ивэл заавал нэг ингэж өөрийгөө одоо энийг заавал татах ёстой гэж кодлох гэдэг шаардлагагүй. Би бол энийг сургалт хүмүүс зааж өгөх үднээс л ингэж яадаг юм татдаг юм. Бусдаар бол зүгээр энэ бүсийн хөдөлгөөн заяа. Энэ бол бидний авах типи илүүчгүй дутуучгүй ерөнхийдөө бол бүсээ аавна гэж хардаг. Тэгээ хамгийн чухал нь pullback-ийн хөдөлгөөн дууссан гэдэг угаасаа уналт ороод ирэхин цагт угаасаа дууссан гэдэг мэдэгдэн. Тэгээ шинэ улаанлаа гарч эхэлнэ. Тэгээд тэр хөдөлгөөн л бид нар чухал. Энэ хөдөлгөөн нэг бүтэн хөдөлгөөн хийгээд хаана дуусах юм бэ гэдэг чинь бид нар чухал байхгүй. Тэгэл тэрийгээ олоод дээшээгээ бүсээл аавна гэсэн үг заяа. Заавал нэг шилжүүлэлтийг юм уу гэд яах гэдэг шаардлага. Шилжүүлэгч өөрөө гоё нэг шилжүүлэгч хэдэн баталгаанууд байж шүү дээ. Тэдрийг ерөнхийдөө сайн аваад явчихад болчихж байгаа зүйл байгаа юм. Одоо энэ 4 цагийн лаг хэдүүлээ ингээд харъя. Одоо энэ бол ингээл баг цагаар шилжээл явж байгаа лаанууд тахгүй юу бүсээ. Баг цагаа одоо жишээ нь энэ нэг жижигхэн бүсийг энд шилжүүлээл дараа нь дахиад энд шилжүүлээл баг цагаар л бүсийг ингээд дээш нь багаар шилжүүлээл яваад байгаа зүйл. Багаар ингээд шилжүүлээл яваад байгаа зүйл. Том цагаараа бол нэг бүс мөн. Тэгтээ дотроо эн чинь өөрөө бас ингээд жижигхэн бүсүүдийг дээш нь ингээд шилжүүлээл яваад байгаа зүйл. Энэ хөдөлгөөний хэмнэлүүд чинь. За одоо тэгэд харахаар чинь яах юм? Шинэ цаг эхэллээ төгсгөлийн бүс энд байж байгаа тийм энэ 4 цагийн бүсийн хувьд бол гэхдээ энэ 4 цагийн бүсийг би төвтүүчийн 4 цагаар шилжүүлж үзүүлээгүй. Бид нар загвараа харах юм бол 3 дахь загвар л гэж ерөнхийдөө бол харна гэсэн. Эсвэл 2 дахь загвар байж болно. Эсвэл V байж болно. Тэгээ 2 байвал яах нэг иймэрхүү хөдөлгөөнийг үзүүлнэ. V байх юм бол одоо ихэд бас доошоо хөдөлгөөнийг оруулж иж болно. Гэхдээ энд бол арай дууссан гэж хэлэхэд бол надад бол хангалттай биш. Дахиад энэ шиг өснө гэж би харж байна. Тэгэхээр за эхлэлийн бүс эхний 1 цагийн лаагаа харлаа. 1 цагийн лааны бүс явж байна. За 2 дахь цагийн лаа ерөнхийдөө бол шилжилтийг үзүүлж байгаа. Pullback-ийн лаа орж очоод 4 цаг төгсгөлийн цаг ногоон байх хөнгөн хадгалах магадлал өндөртэй гэд. Ингээд нэг 4 цагийн лааныхаа бүтцээ 1 цагийн лаагаар ингээд харчиж болно. Жишээлбэл нэг ийм бүсийн хөдөлгөөн яваад нэг ийм шилжилттэй, нэг ийм pullback-тай тэгээд ийм хөдөлгөөнтэй ингээд ийм 4 цагийн лаа байх магадлал нь ер нь нэлээд өндөр энэ. Ер нь л тэгж харж ирж байна дөө лаагаараа бол.
Нэг иймэрхүү 3 дугаар загварын бүтцтэй лаа гарч ирэх болоо да. 4 цагийн хөдөлгөөн бол. М. 1 2 3 тий шилжүүлэлтийн ч дуусчаа гэсэн үг шүү дээ. Энэчээс унах боломжтой гэсэн үг. Энд юутай ч нэг шилжүүлэлт. За шилжүүлэлт биш зүгээр 2 дахь тавлахны орой дуусчаа гэсэн үг. 1 2 3 тий. Is that easy? За. За найзуудаар өөр сонь сайхаа. Өөр юунууд байлаа? Өөр юм байлаа. Өөр нэг юм бичээгүй юм ба штэ тий. За юу яана? За манай YouTube-ийн найзууд Discord channel руугаа орж ирээд гоё. Энэ заавал Nightbot гэж орж иж тэг нэжилдэг юм байна тий. Тэр команд нэжилдэг юм байна тий. Надад ажиллаж заавал ордог юм байна л та. Хай. За гоё ярилцаарай манах. Ярилцаар. Би одоо таад юм асуухгүй бол одоо ярих юмчлгүй цөөхөн байна дөө. Зөндөө юм барьц. Би юу ярих вэ тий. За Nasdaq-ыг нэг харч тий. За Nasdaq бол өчигдөр тэгээд ярьсан шүү дээ бас тий өснө л гэж. Тэгээд яг 9:30 гээд өсөн явц тий. Өсөлттэй явж байгаад одоо юутай ч нэг одоо бол таг бүс дотроо явчихин тий. За тэгээд аль нэг тийшээ бол задрах бах. Гэтэ хэдүүлээ юу гэж шинжилгээ шаалаа энэ төр ч. Нэг хөдөлгөөн хийхдээ за харъя. Нэлээд. Өнөөдөр жоохон Nasdaq дээр савлж магадгүй юм байна. Яг шууд одоо өчигдөр жишээ нь ингээд 9:30-гээ шууд өссөн шиг тий. Шууд бас өсөхгүй гэж магадгүй юм шиг. Иймэрхүү одоо жоохон зүүн мөтэй гарч иж магадгүй юм. Тэгэхээр Nasdaq дээр бас заавал арилжах гэдэг хаа шаардлагагүй ч байх боломжтой л харагдаад байна да. Oil ч бас өчигдөр ч доошлно гэсэн тэгээд доошлсон л байна тий. Одоо нэг pullback ороод ирсэн тэгээд дахиад ч доошлох байх та. Энэ oil-ыг ч дараад яваа их тий. Долларын индекс яаж байгаа лээ? Долларын индекс тэгээд доошоо нэг унаад за тэгээд тэнцэнээсээ буцаад өргөлжсөн үстэйг үзүүлэх магадлал байж болно гэдээ хэлсэн байгаа. Тэгэхээр долларын индексийг харсан ч гэсэндээ за яг энэ зүгээр баримжаа гарч урсан юм. Юутай ч эндээс уналт орж ирнэ гэдгээ бол энэ баг хизээ зурсан нэлийн дээр л зурсан юм баа. Тэрний даа уналт нь бол угаасаа орж ирж байгаа гэсэн. Дахиад ч жоохон доошоо унж магадгүй. Заавч та дахиад жоохон доошоо гэж юу гэлээ. Чи хизээ нэх үлээ. Сар эхлээд шүү дээ тий. Дахиад юу за 15 онд орж ирж байгаа. Дахиад за төгсгөлийн хөдөлгөөнөөр харчих юм биш тий. Нэг хөдөлгөөн дууссан юм. Яг дахиад нэг доошилж за яг мэдэхгүй юм байна да. Энэ яг жоох эргэлцүүлэх зүйл нь өөрөө дутуу байна. Хөдөлгөөн хэрвээ яг ишээгээ унчаад өсчихсэн бол би хөдөлгөөн дууссан байх боломжтой гэж хэлж болохоор харагдаж байна. 5 цагаараа болол хүрээгүй тэгтээ нэг хөдөлгөөн яваад дууссан байгаа учраас дахиад дээрэс нь хугацааны хувьд энэ 7 хоног бүтэн боломж байгаа учраас зүгээр ишээгээ хүрчээд буцаад өсчих магадгүй. Ер нь бол тэгэхээр яг шууд хэлэхэд бол хэцүү юм байна. Долларын индекс дээр л.
Ер нь бол гэтээ өсөлт додохгүй орж ирэх төхөн гэсэн. Тэгэхээр чин алтан дээр чин бас уналт орж ирэх боломжтой болж эхэлнэ гэсэн үг шүү дээ. За өөр сайн сайх юу лээ? Өөр сайн сайх юу болов? Оролтын төлөвлөгөө хизээ орох юмаа бол ярилцсан. За өдрийн шинжилгээнээс өөрчлөгдсөн юмыг ярилцлаа. За өчигдөр copy trade болон тэр $1000 giveaway-уудыг тогтмол хийх юмыг бол ярьсан. Pound-ийн өсөлтийг ярьсан. За Pound-ийн өдөргөө иймэрхүү байхаар л харагдаж байна да. Ингээд 6 ичтэй. Маргааш харъя даа яг явсмаар яваг байна. Өдөржин л чарт харж байна. Гэхдээ би ч өдөржин л унтаад өдөржин л тоглолоо. За хөө цаг хугацаагаа ашиглаад юу хийх вэ? Тэгэлээ нэг өөр бүтээлт юм яа. Discord юу яах вэ? Customize хийх үү? Тэгж болно шүү дээ. Change stream дараад, tire screener-ыг сонгоод, ингэж дараад. Тэнгүүтээ нэг pop out шах. Жагаад Discord яаж гоёлох вэ? Discord яаж гоёлох вэ? За, лайк яах вэ? За, чат бол байж байгаа. За, энэ ботыг зөвхөн энэ өрөөд бичдэг болгоно. Энэ бусад өрөөнүүдэд бичиж тахаар төвөгтэй юм билээ. Ботыг зөвхөн энэ өрөөд бичдэг болгох чинь. За, солио чат бол байж. Эдрийг ингэж салгаад яг үндэ та нарт юм байна уу одоо? Бүгдээрээ ганцхан алтан дээр л арилждаг юм шүү. Яшиг зүгээр ганц алтаа л харах юм уу? Олон байхаар төвөгтэй байна уу? Хотлоо нэ байж гтээ. Хотлоо нэ байгаа шааж байгаа. За тэгээд хэрэгтэй үедээ ирэх болол байдаг шүү дээ. За энэ асуух дотор болол энэ бас яг байж лсэн дээр баг. Шинжилгээд асуулах бол угаасаа байж. Энийг харин жоохон дээшлүүлчихье. Дээшлүүлчих. Тэгээд voice өрөөнүүд одоо тэгээд олон ашиглахгүй бол юм байна. Ашиглахгүй л. За анхан шатны өрөө. За агсан шатны өрөө ер нь бол арилхан заяа. Яг одоо би анхан шат матч гэхгүй энийг сайхан юу яана? Юу гэж тэрлэх вэ? Арилжаачны замнал манал гэж. Эвристийн ориглаар. Үг шахаа.
Аюутаа чи сургалтын материал гэж бас аашаа. Суралцах процесс гэж хаашаа. Араа гэж хааж. Юу л ойлгож таах юм бэ? Эхлэлийн цэг хааж. Аюутаач нэг иймэрхүү нэрлэлчээ одоо тааханта нэрлэж байгаа төрчлөө. Тэгээд за эхлэл гээд за чөлөөт чат гэж байгаа. За энэ дотор бол хичээл юм уу таалбагдана. Бас ялгаагүй л те. За хичээл үү. За хичээл бол ингээд цэвэрхэн шүү дээ. Хичээл 1 2 3. За энэ ч яах вэ? Шууд юу яач те? Плейлист тавьчих те. Заавал линкийг оруулж хаар. Плейлистээр нь тавьчихвал гоё шүү. Өдөр Марата стример лав ярилцаа хийсэн шүү дээ. Аа тийм үү. Нэг 5 6-уулаа. Бай. Гоё шүү. Болж ит би ч өдөр унтчихжээ. Нэг типтэй, нэг эсэлтэй. А тэгэл гоё ашиг. Тааж бичээр юу лээ? Яаж нэг чинь плейлист дээр орохгүй. Тэгвэл ингэж хааж байна. Ахаа шатн дээр л стрим. За ингээд бол болчихж байгаа шиг байна. Тэгэхээр тэл нэгийн линк л тавигдчихээн те. Плейлист дээр орохгүй юм байна л да. Заах бах. Ингээд тавьчих идрэг тэнгүүт шууд устгах чи. Скролдох шаардлагагүй айгу амар л болох гээд байгаа шүү дээ. Тэгээд энэ channel дээр хүмүүс бол юм бичиж бол болохгүй байгаа шүү дээ. Та хэд бол бичиж болохгүй шүү дээ. Энд оруулж. За ингээд энэ ч тэгэнгүүтээ за бидний мэдлэг олох хэлүүд гэж авчижаа. За ингээд ичээс анхаарчтай эхлүүлчих гэсэн. За тэгэнгүүтээ дараа нь дахиад нэг өрөө юм шиж. Duplicate хийгээд webinar гээд тэгэнгүүтээ энэ дотор болохоор юу гэж webinar гэж за ингээд явчих гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө бол орж ирээд хичээл шинэ хүн орж ирээд хичээл үзлээ. Тэгээд хичээлүүдээ үзэж дуусчаад вебинараа үзээд арга барилаа өөртөө илүү сайжруулчихна гэсэн үг. Тэ? Тэгээд бараг болоо шатснаа. Тэгээ бараг болчихж байгаа хаа. Тэ энэ дээр болохоор хичээл гээд тавьчихлаа. Хичээл гээд нэрлэжээ.
Хичээлгээд хичээлээ үзээд вебинараа үзээд энэ олон voice chat эдгээр ч бараг хэрэггүй байхад эдгээр бол хэрэггүй байх. Гээд за эдгээр ч бас хэрэггүй заяа. Энд дээр ч одоо хэдийн юмд бол байж байгаа. За эдрийг идэвхтэй акцтай хүмүүс тэр угаасаа харуулна. Үгүй бол бүхтүүд юм сорохгүй. За ингэж оруулаад за энд 60-наас ч одоо хэрэггүй болчих ш. Бас хөөрхөн харилцаанууд хийсэн юм байна тий. Хамгийн ихний харилцаалгаа яасан юм биш. Яг 2 эсэл энэ чинь эсэл авчаад тип яац тий. Энд бас ялгаагүй. За 2 эсэл 2 тип, 3 тип 2 эсэл гээл дуусчтай чаас. Анзаарах юм бол ингээд RR-ийн хувьд бол амар гоё яваастай. Дандаа л бараг нэг хэрцэх 7-8-аас тийшээсэн санагдаад байна. Жилээ чаа. За энэ ч яах вэ? Энэ ч яах вэ? Шиг дэлгэлийн өрөөнүүд л байж. За энэ тоглоомын өрөөг ер нь жоохон багасгана. Шаардлагатай үед нь нэмээ дөө. Гол надаас өөр тоглоом юм чаалга. Өнөөдөр өдөр лайв трейд хийсэн юм уу? Хийсэн байна. Хийгээд нэг TP нэг stop loss авсан байна. Ашигтай л гэсэн үг. За эдгээр бол яах вэ? За тэгээд энэ мөрөөг бол одоо треног бол бандсан байж байгаа. Санал солих төр чи байгаа лээ. Брокерийн тал дээр ерөнхийдөө асуулт хариултаа аживэ гэсэн чинь тий. Това бол адаж л байгаа шүү дээ. За эдгээр дээр ятаач шинэ хүмүүс орж ирэх учраас ингээд яач. Треногийн талаар юм хэлсэн шүү дээ тий. Ер нь одоо тренер ялцж байгаа хүмүүс нь ер нь гарахгүй бол жоох юм үтж байгаа юм шиг байлээ шүү. Ялангуяа миний ивэ дээр байгаа хүмүүс бол бүгдээрээ хяналтанд байгаа учраас хоёроор дэмий болчихоо би үтээ цаа заагаад юутай ч анхааруулсан шүү. Тэгээд дараа нь юм болвол одоо би хариуцахгүй шүү дээ. Би бол хариуцахгүй. Инглээ гэдэг үл. Мэдгүй хаагаар гэрсэн. За энэ ботыг өөрчилнө. За эдгээр дээр ч болохоор юу байгаа лээ. Дүрм байгаа. За энэ дүрмийг нэг уншичаарай манайхаа найзууд. Нэрээ Discord руу орж ирээд энэ дүрмийг нэг сайхан уншичаарай. Нэг ганц уншчихад ер нь зүгээр шүү за. За social платформуд байж. За тэгтээ ашиглаж байгаа нь ер нь YouTube л байгаа дөө. Тэгтээ Instagram, Facebook-ээ явандаа бас жоохон юм хий гэж бодоод байгаа шүү дээ. За роллуудын танилцуулга ер нь бол бичсэн байж байгаа тийм. Акц шатны суугчд гэж байгаа. Ерөнхийдөө иймэрхүү шар нэртэй харагдаж. Цол авсаар тухайн гишүүн нэр шар өгдөөж харагдаж. За мөн тогтмол ашигтай гэдгээ баталсан гишүүн Pro Trader гэх цолыг авнаа гэж. Энэ одоо хизээ бичсэн юм болоо. 1 сарын 11-нд л бичсэн чат байна. За ерөнхийдөө бол ингээд манайхад одоогоор юу байгаа? Нэг Pro Trader бол байж байгаа. Нэг trader бол байгаа. Хаана вэ? Энд нэг улаан нэртэй хүн байгаа. Шар нэртэй бас нэг 10 арай өрхгүй хүмүүс бол байгаа. За тэгтээ нэлийн идэх муутай байгаа. Шар нэртэй хүмүүс асна гэж бодож байгаа зарим нь. Санал хүсэлт дээр л бага асуулт асуугаад байх юм. За тэгтээ энийг хаслаа. Ер нь айжтай ямар санал юу гаргадаг ч. Энд сургалтын юунууд төр ч гэсэн ер нь юу яана. Юу нөө. Мэдээлэл категориор нь зөөж болно шүү дээ.
Энийг хаагаад энэ хичээлийг хаагаад энэ агшчдыг баг энийг дээр тавиад хичээлийг дээр тавиад агви сургалтыг энэ дээр оруулчих заяа. Сайн их юм. Бодлого хаа тий. Ингээд за танхимаар хэрвээ сургалт зарлагдчихвэл шууд ийм юм тавин заяа. Энэ дотор юм хийн. Тэгээ баг нэг хорхон зарлагдахгүй бах. Аюутаа чи энэ дотор тавьчих. Азаарч сургалжтай баг бодлоо алчин дөө. Азаарч сургалт бол ер нь бол авахгүй заяа. Аппаар санагдвал авъя. За ингээд устгах чинь танхим за ерөөс айгүй амархан. Орж ирлээ, хичээлээ үзлээ. Хичээлүүдээ үзээд юутай ч ойлгоод явж байхдаа вебинаруудаа сайн тогтмол үзээд тэгэл өдөрт нэг вебинар ч юм уу те. Энд дээр ч одоо 16 орцсон байгаа. Ер нь бол явандаа бас нэмэгдээд байх ах. Тэгээд нэг 20 30 мөч ер нь бол болчих байлгүй. Тэг за би гоё юу яана. Нэ зарим нэг хэрэгцээгүй вебинаруудыг устгаад оронд нь өөрийг оруулаад юу яагаад явна. Тэгээд нэг байн нэмэгдэхгүй амар олон болгохгүй. Яг олон болгоно. Ер нь олон болгоно. Үдчилээ бол ер нь сайн байх гэж бодож байна. За тэгээд брокер бол ярьсан. Брокер дээр ямар хуу байдалтай явахаа бол ерөнхийдөө бол хэвлээ сонгоод ярилцгаасан. За яг энэ дээр би гоё нэг тийм нэг трейдер блог маягийн зүйл мөл стори янз бүрийн юм чи гоё бичээд хийгээд явъя гэж бодсон. Гэхдээ амар тэгээд чадахгүй амаа заах. Яг манай муур одоо өвчтэй байгаа. Эдгэрээд ирэхээр нь би гоё муурныхаа зургийг манай муур одоо аана одчил байгаа. Одоо шал царай муутай болсон байгаа. Шинжилгээний өрөө байж байгаа. За энэ дээр уг нь бол яг хуу нэгдсэн шинжилгээ дээр нь ер нь бол хоорондоо ярилцж байгаа яг гоё оролтоо ингэж хийлээ мэлээ гэсэн. Одоо тиймэрхүү юм бичиж гэж ер нь бол гаргаж ирсэн. Зөвлөргүй шинжилгээ гаргаж оролт хийж байгаа хүмүүс байха болсон. Байгаа юм. За өөр бол байхгүй болсон заяа. Маркет өөр байхгүй болсон. Би хийхгүй. Ер нь бол маркет өөр байхгүй болсон. Тэгээд шинжилгээ санал асуулга. За энэ санал асуулга бол гоё байж болж байгаа. За жишээ нь хэвэл айгүй гоё юмнууд юу ячна. За мэдээл энэ хотод би өөрөө фундаментал чарддаг болохоор надад л энэ нэг тийм сонирхолтой биш байна. Ер нь бол та эдсний хэрэг болох байх. За мэдэгдэл тэгэхээр энэ ч нэг сүртэй байх гал юм байна те. Гэхдээ ятаач юунууд бол байгаа. За энэ ч яах. Энийг устгалаа. Би өөрөөс одоо яг би өөрийнхөө ярих юмнуудыг ер нь энэ дотор бичээд явчих. За. Тэгээд мэдэгдлийн өрөө мөрөөчд байх шаардлага байна уу? Ер нь энэ merchant-ийг бол бас нэг санал асуулга бол байж болчих. За би энийг энд оруулчих заяа. Permission тустай байж хэрэгтэй. Нэгдсэн шинжилгээ энд байх ер нь шаардлагагүй болчихж байгаа. Энийг устгалаа. Тэгээд багсахгүй шүү те. Зөндөө байгаад ямар хэцүү юм бэ?
Ямар ч юм бэ? Байсан дээр хаа гинэ. Юу байсан дээр байхаа юм бэ? Тэр юу гэдгийг бичихгүй л мэдэхгүй шүү дээ. За чөлөөт чат дотор яахаа гээд явчихна. За эдгээр нь бол хотлоо өнө байж гэчээд байгаа шүү дээ. Гэтэ та хэд нэг юу байгаа ч уг нь нөгөө нэг хослол юмнуудыг тусданд байлгахыг гээд уг нь бол ярьсан шүү дээ. Тэгж яхад ганц бараг энчэнэ бичээд явж явах нь амар байна гээд ярилцаадсэн. Тэгээд яах юм таана бичиж ер нь бас л энэ дотроо л бичиж байна. Олон өрөө гаргаад ярьшиг устгах ёо. Би ер нь устгах заяа. Тэрийг устгаад олоолаа болоод ирэхээрээ л яг шаардлагатай нэмэлт өрөөнүүдийг гаргаж эхлэе за. За шинжилгээ засварлах өрөө болж байгаа. Энэ бол айгүй чухал өрөө байгаа гэсэн үг. Ер нь бол шинжилгээ засварлах өрөө. За тэгээд би шинжилгээ засварлах өрөөг өөр тийш нь орууллаа заяа. Яг энэ хичээл дотор орууллаа. Вебинарын доор тавьчих за. Ингээд энд тавьчих гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө бол юу байх вэ гэхээр хичээлээ үзээд энчэнэ гоё чатлаад явж болно. Тэгээд вебинараа үзээд шинжилгээ засварлах дотор нөгөө нэг хүмүүс чинь бас дээш нь гүйлгээд те жишээ нь одоо ингэж шинжилжсэн гэдэг эдгэр чи айгүй гоё зургнууд тахгүй та нар бас эдгэр чинь та нарын ингэж сурж явах үйл явц процесс чинь ингэж шинэ хүмүүст бас ингэж сурах амар гоё зүйл болно гэсэн үг байхгүй. Одоо жишээ нь энд ингэж таамаг гаргасан нь энд одоо жишээ нь ингэж яг биелээд явж байгаа жишээ ингэж гарч ирж байна те. Тэгээд дараа нь болохоор бүс ингэж энд шилжилттэй энд очиж тогтсон гэдэг ингэж айгүй гоё гоё юмуд байж байгаа байхгүй. Аах яадаг Fibonacci вэ? Ингээд энэ чинь болохоор яг шинжилгээ хийгээд явсан. Буруу байвал одоо засуулсан, сайжруулсан юмнууд байгаа гэсэн үг шүү дээ, тий. Тэгэхээр энд бас гоё та ер нь их оруулал дараагийнхаа шинэ гишүүдтэй бас гоё тусалж яана л гэсэн үг. Яг одоо би та хэдэд туслаад байж байгаатай адилхан гэсэн үг. Тэгэхээр бас амиа бодоод чимээгүй суугаад байж болохгүй гэсэн үг, тий. Бас ер нь чадаж мэдж байгаа болол бас сайхан бичээд явж явах хэрэгтэй гэсэн үг шүү. За. За тэгээд эдгээр бол ингэ болчихоо гэсэн. Тэгэхээр одоо ингэ гэсэн хилцүүлэг дотроо ерөөсөө шинжилгээ засварлахад дээш нь тавьсан тий. Тэгээд чөлөөт чат орчиж байгаа. Ботороод ирж байгаа. Санал асуулгыг болохоор би дээш нь орууллаа заяа. Яг энэ чи. За энийг болохоор яг юу гэх юм те. Community leads гэж шааж байгаа. Энэ дээр би нэг мэдээлэлс л өөр нэр өгөх хэрэгтэй. За тэгээд serious trader гэдэг чинь бол ер нь бол би болчихж байгаа заяа. За тэгэнгүүт ингэн энэ дээр үштэй. Дахиад duplicate channel гэж үүсгэж заяа. Тэгээд за ингэж шинээр санал асуулгыг доор тавь да. Ингэж үүсгээд тэгэнгүүтээ энд заяа ингэн заяа. Амар гоё. Mara trader гэдээ орж ирэн заяа. За ингээд ерөнхийдөө бол pro trader цол авч байгаа хүмүүс ингээд өөрсдийн гэсэн юутай болно. Өрөөтэй болно. Ер нь бол. Тэгээд энэ дотор үштэй. Permission болохоор advanced permission за ингэж орж ичаа тийм channel харах хэрэгтэй бичиж болохгүй байжгаад message history уншина. Гэхдээ
Everyone орсон. За үуч та. Энд дээр чинь өөр бичиж болдог хүн яаж гарах вэ? Тэр ч яах вэ? Одоо зөвхөн Мараг бичиж болгодог болох гэдэг байхгүй юу гэнэ л. Тэр чинь би яах ёстой юм бэ? Мэдлэг дутаад шүү найзуудаа. Тааж permission за integration эдэр дотор л байхгүй. Ингэж орно. Энэ дотор за зүгээр би ингэж тавьчихвал яах вэ? Pro-Trader-дод ирэх өгч гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүт чинь алдсан ш. Алдсан ш. Ингэчээр одоо тэр everyone гэж байгаа шүү дээ багш. Everyone-ийн дээдлэлт тий наатхан дээр ролыг нь тавиад өгч. Тэгээ ролыг сонгож байгаа рол дээр нөгөө нэг юуг нь яагаад өгч. Одоо ингэж болчихоо гэсэн үг шүү дээ. Тий. Одоо send message-ийг яагаад everyone-ыг нь бичүүлэхгүй гэвэл хаачих бас бодлоо. Доошоо явуулж байгаа. Хаацсан байгаа юм байна. Угаасаа зөвхөн уншиж болно. Тэгэнгүүтээ send message нь болохоор за бүгдээрээ л хаалттай. Channel харж болно, нээж болно гэдэг наам. Тэгэхээр одоо энэ ч би сонгохгүй ингээ хайчаар зүгээр бичиж болно гэсэн үг шүү дээ. Тий болно гэсэн үг. За ингээд тэгэхээр одоо Pro-Trader эрэхтэй хүмүүс бичиж болно гэсэн үг. Болчихжээ тий. Мара чи нэг бичээд байна шүү дээ. Байна уу? Тэр нь болохгүй байвал нөгөө нэг юу ногоон руу оруулаад өрчихгүй. Pro-Trader нь орж байгаа юм. Энд дээр ч хүмүүс өөрөө байдаг юм шүү дээ. Ингэж яагаад би зөвхөн Мараг тавьчих болно гэсэн үг шүү дээ. Ирээдүйд 7 энэ Марагийнх мөн үү? 0006 юм уу? Арай мэдээ арилжаа тавлаг сайхан. Чи мангара. Энэ Mara Trader гэдэг дээр чи байна. 0006 Чөлөө чат дээр хаягцаа. За ингээд Мараг сонгоод би тэгвэл энийг арилгах чинь штэ. Тэгээд энэ асуудал үүсв. Бичиж болж байна. За байлгүй дээ. За яаж вэ? 4 цагч дуусах болоог байгаа шүү дээ. 4 цагаас дуусах болоог байгаа ч хэлээ. Бичгээд хэд минутаж гаргачаад ингэж хараал ажиллая те. За Мара бичиж болох байхаа. Бичиж болчих. За тэгээд чинь за энд би нэг өрөө нэмэх ёстой юм шиг байна. Тэгж жагаад ярьж байгаа юм а тайлбарласан нэг юм бичих ёстой юм байна те. Тэгэхээр тэхийн тулд шинжилгээ засуулах нь байж хад боломж. Flute chat байх бараг шаардлагагүй шиг байна. Энийг ер нь юу яач? Зүгээр чөлөө чатгүй хаагчаад. Эндээ чатлах шаардлагагүй л. Та нар угаас тэгж хуваагдаж чатлах юм байл дээ шүү дээ. Ганц өрөөндөө бөөнөр хамаг юм авчиад идэх юм билээ шүү дээ. Алуулаа бол салгая за. Ороод бичиж болохгүй ах юм гинэ. За энэ Mara 06 хүн байсан ойрно. Мөн байна те яг нь. За тэгвэл би юу яа permission чинь орж болж байгаа manage хийж болно. Ингээд
зохицуулж болно. Байдлыг тэрий чинь яар шиг өгөхгүй. Webhook хэрэггүй. Send message-ийн зөвшөөрөөд, энийг зөвшөөрөөд, private image-ийн зөвшөөрөхгүй. Юу ч хийж магадгүй. Mention-ийг чинь зөвшөөрөөд, message manage хийхийг чинь зөвшөөрөөд, pin message чинь зөвшөөрөөд, message history зөвшөөрөөд, voice явуулгыг чинь зөвшөөрөөд, poll үүсгэхийг чинь зөвшөөрөөд, question command-ийг чинь түртээ. Одоо бичээд өстэй мараа. Болж гинэ. За болж гинэ. За тэгээд болж байгаа юм бол сайхан нэг гоё юм бичээд орхичаач. Надад ч одоо чиний чанал шүү заяа. Чи яг хувьдаа энэ дотор өөрийн гэсэн орон зайтай болж. За чи энэ дотор тэгээд юугаа хийн үү яана вэ? Өөрөө мэд. Гоё юм хийгээрэй. За. За минимум орж. За саналшил за энэ дотор бол би өөрөө юмнуудаа хийж чинь. Энэ дээр бас юу яаж болно? За тэрийн дараа гэдэг олон болчихвол юу вэ? Тэгээд эхлэл гэдэг дээр нь оронгуудаа энэ дээр чинь юу яаж болдог вүлээ? History-г нь устгаж болдог вүлээ? Устгаж яаж вэ? За юу ч тоо. Бит хийж хагаад нэг устгаад ингэж оруулангуудаа permission нь болохоор юу яадаг хүмүүс вэ? Гэж оруулаад web channel оронгуудаа message history гэж бичнэ. Уншчихлахгүй гэсэн үг шүү дээ. Яа, тэнгуүтээ энэ чинь би өөрөө бичиж. Copy link наад. Дараа нэг ChatGPT ашиглаж байгаад байна. Текстийг нэг эвтэйхэн болгочноо. За тэгэхээр та хамгийн ихэнд арга барилын аашны анхан шатны л гэдэг байна. Тэрнээс тэгтээ бараг л ер нь бол 70% мэдлэг байгаа шүү. Аашны мэдлэгийг аваарай. За тэгэнгүүтээ штэ. Иймэрхүү юм явангуудаа вебинар хэсгийнхаа линкийг холж аваад дараа нь арга барилаа өөртөө суулгах болон арилжааны хоримтлуулах зорилгоор таны төрөлхтөлт зорилгоор вебинаруудыг үзээрэй гэж тавьчихсан заяа. За ингэнгүүтээ суралцаж байх үедээ арилгах үднэс арилгах болон дадлага хийх үднэс шинжилгээ засварлах зэгт өөрийн
Болж байгаа. Алдаа сайжруулж байгаа хэ. Мэдлэгээ баталгаажуулаарай гэж шаач. За ингээд хичээлийн өрөө ерөнхийдөө бол болчихж байгаа. За тэгэд энэ гурыг үзээ сурахгүй бол тэгээ тахимын сургалт төлнө гэсэн. За үзээд ихэнх хүмүүс нь ойлгож байгаа. За Марагийн манисыг ороод ирж байгаа. Манай муур орж ирнэ. За энэ асуулт энд бол ерөнхийдөө бол мэдхгүй зүйлсээ л асууна гэсэн үг шүү дээ, тий. Мэдхгүй зүйлээс асууж явна. Ер нь бол юу ч болно гэсэн үг. Тэгээ арилжаатай холбогдолтой зүйлээ бол яг энэ дотроо бичээд энэ дотор бол зүгээр тэ одоо жишээ нь энэ ингээд баталгаажуулалт яаж хийх юм бэ гэж хаатай адилхан. Гэхдээ энэ минийг бол энэ дотор асуугаад ирэхгүй. Арилжаатай холбогдолтой юмыг энэ дотор асуугаад ирэхгүй. Энд чинь зүгээр л нөгөө frequently asked questions гэж байт юм да. Түгээмэл асуулт хариулт гэдэг зүйлс тэрийг ерөөхдөө энэ чи хийгээд явхад бол зүгээр гэсэн үг шүү. За. Тэгээд voice өрөөнүүд орчиж байгаа. Staff ч байх та. Voice өрөө. За шалгуурсаад ах чинь байхгүй. Ер нь бол би өөрөө шалгуураа дотроо өөрөө хараад хийчихнэ. За энэ чатны хэрэггүй болж байгаа. За энэ ч гэсэн ингээд тусдагчуд болж байгаа. Ир очицсон уу? За энийг болохоор шинжлэхэд засварлахын дараа тавьчихна гэсэн үг. Ингээд. Энэ дотор болохоор хөрхөн агсан шатны нэг хэдхэн хичээлүүд байгаа. Хэд ч авахтай очиж 4-5 хичээл байгаа. За энийг болохоор тагмын сургалтын хичээлүүдэлтэй ер нь гэхдээ тал нь байгаа. Таллын сүүл рүү хийгээгүй, бүрэн бол хийгээгүй гэсэн. Тэгэхээр энэ бол энэ шар нэртэй хүмүүст л харагдаж байгаа. Ер нь бол тэгэхээр ер нь бол яг community-тэй идэвхтэй байгаад анхан шатны мэдгэдэгчний ерөнхийдөө гайгүй олоод авцсан гэж байгаа хүмүүст би өөрөө ерөнхийдөө хичээл зүтгэлийг харна шүү дээ, тий. Игчээж энэ шар нэрийг өгнө. Ер нь бол бусдаар бол тэгээд энийг ер нь тогтмол ажиглана. Хин ер нь яаж нээж ин гэдэг зүйлийг ажиглаж агаад шар нэрсийг бол өгнө. Тэгээд энэ хичээл рүү access хийнэ гэсэн үг. Яа имерхөө. Эднэр бол яхаа болчихж байгаа. Энэ болчихж байгаа. За давхар нэг энд юу яхад энд тоглоом тоглодог хүмүүсээ бол эдрийг сайхан энэ юу яхад ингээд сайхан сонгочих юм бол ийм рол авчин заяа. Би энэ тэгээд жишээлбэл CS тоглоё гэдэг юм бол код тоглоё гэх юм бол би шууд ингээд меншн хийчих юм бол бусад хүмүүс заавал мэдэгдэл очихгүй амар гэсэн. Зөвхөн энэ ролтой хүмүүс нь л мэдэгдэл очих. Тэгэхээр нөгөө хүн болгоны заавал яах гэдэгхгүй амар байж чинь. Тэгээс хэдэн хүн тоглодог барьтгийнаас мэдчихэж болно гэсэн үг тий. Тэгэд хэрвээ шинэ одоо тоглоом хэрэгтэй байвал энэ нэрийг уншиж агаад юу ягаарай. Одоо жишээ Dota 2 гэвэл одоо энэ лого авах нь шүү дээ. Энэ эможи авах нь шүү дээ. Тэгэнгүүтээ энэ thread үүсгэсэн байж энэ дотор одоо жишээлбэл юу нэмүүлъя тий. World of Tank нэмүүлъя ч юм уу тий. Одоо юу гэдэг тий. Тиймэрхүү юмнуудыг ингээд үүсгэж болно гэсэн. Бичиж болно гэсэн. Тэгэх юм бол би энэ чинь edit-лээд юу яач. Edit thread Dota 2 биш. Тий. Roll update юм аа. Ингээд нэлж. Ингээд ячих юм бол юу ячиж болж. Яа имерхүү. Бай. За ингээд арай багасч байна. Ингээд за энийг хаагаад үзье. Тэгэхээр дэвшлээд доорчлоод болчих шүү дээ. За тэгээд энэ олон чаналуудыг боллоо заяа. Одоохондоо угаасаа тоглодог олон хүн алга. Хооронд яг тоглоод байгаа харагдаад нь хоорондоо тоглохгүй л яг хамт тоглохгүй өөртөө яг өөртөөхөө найзтайгаа хамт тоглож байгаа хэл та. Ганцхан чаттай л бай заяа. Гейм чаттай үлдээгээд гейм рол байж байгаа, гейм чат байж байгаа. Ингээд хоёр юм л үлдчихнэ гэсэн. Зя. Эсвэл энэ thread-үүдийг бас гоё үүсгэж явал зүгээр юм шиг үлээ тий.
Заавал чадахгүй. Thread дотор чадлаа тэгээд бас болгоол юм шиг. За ингэчээр айгүй цөөхөн болчихж байгаа шүү дээ. Community leads буюу одоо ерөнхийдөө бол энэ дотор бол яг ашигтаа орсон трейдерүүд одоо бусдад ерөнхийдөө юм заахад асуудалгүй болцсон гэдэг зүйл гэсэн үг. Ер нь бол хүмүүс энэ дотор байж гин гэсэн. Одоо ороод бол надаас гад нэг хүн орж ирж байна. Амжилттай. Ер нь бол амжилттай байна гэсэн үг. Нэг хүн ашигтай болсон байна. За тэгээд хилцүүлэг дотор хэдүүлээ сайхан оройны лайв янз бүрийн юмнуудаа хийгээд. За энэ бот бол ерөөсөө зүгээр одоо та гой санаа гаруул уг нь гоё л байна. Одоо жишээ нь би бол мэдээний юмыг одоо хийгээд байгаа шүү дээ чаас. Өнөөдөр тийм мэдээтэй. Өглөөдөө юутаж. Өнөөдөр бол ийм мэдээтэй байгаа шүү. Гэдэг зүйл тэгээ мэдээ гарахаас өмнө 10 минут, 5 минут, 1 минутын өмнө бол хэлж байгаа. Ерөнхийдөө бол. Тэгээ дандаа high impact мэдээнүүдийг бол хэлж байгаа. Тэгээ ядаж одоохондоо бол нэг энэ мэдээнүүдийг бол хэлээд байгаа. Өөр юм бол нэг байхгүй. Яг нэг иймэрхүү асуулт бол хариулаад явж болно. Гэхдээ энэ AI-ын жоохон яг үндэ мяа нөө заавал тэр AI-ыг баг болиулт юм өдөө гэж бодож байна. Яа тэгэхээр локал дээр ажиллаж байгаа болохоор нөгөө баг хувьдаа өөрсдөө ChatGPT-гээр асуусан баг хамаагүй сайн хариултыг авах бах. Чадлын хувь жоохон мяа юм байгаа болохоор жоохон тэгээд AI нэг ашиглагдах маалга. За энэ дотор би яг тест хийдэг ойлгохтой юм болоогүй байгаа. За ингэ болчихж байгаа гэсэн үг шүү дээ. За Discord-о юутаж хүрхэн болчихлоо. Одоо жоохон нэг үсэг мүсгийн жоохон гоё илэрүүлээд бүр илүү ойлгомжтой болгоод тавьчвал зүгээр болно гэсэн үг те. За тэгэнгүүтээ за Vantage Markets Broker-ыг сан болгож байгаа. За мөн та Vantage Markets Broker дээр манай бид харилцаа хийж $1 giveaway шин за giveaway гэж бичиж тээ. Ойлгох байлгүй дээ. Giveaway тогтмол оролцох боломжтой. За юм байна. За ингэж бичиж байгаа. За broker яг хөө ерөнхий шалгуур бол одоо олон төрлийн юмнууд бол байж байгаа. Гүйцэтгэл spread-ийн талаар ерөнхийдөө ирсэн байна. За мөнгөний аюулгүй байдал зохицуул тэгээ за яг хөө эдгээр бол юм биш. Яг хөө ерөн зүгээр хайлт уншчихгүй. Нэг сүртэй ч биш л дээ. Тэгэл угаасаа судалгааг нь хангалттай хийсэн болохоор юм болол байж. За одоо ч энэ дэр чи юу гэдэг байгаа вэ? Тийм. Тэгээ за аккаунт шинээр үүсгэж байгаа бол энэ л ихээр үүсгэж чинь. За хэрвээ бүртгэлтэй болвол энэ бичлэгийн зааврын дагуу юу яач. Энэ кодыг аваад IP солих хүсэлтэд хийчих болно. Тэгээд тэр чинь шууд web map дотроос app map дотроос хийчих болж байгаа. За тиймэрхүү юм байгаа. За энэ 4 цаг дуусчлаа тэгээд хөдөлгөөнгүй л байж байгаа юм шиг те чааш. Сүүлийн цаг эхэлсэн биз дээ тий. Өмнөх цагт яаж туссан бэ? Улаан өнгөтэй. За pullback нь ерөнхийдөө бол жоохон жижигхэндөө pullback орж ирсэн байна тий. Тэгээ сүүлийн цаг нь угаасаа ногоон гэд хэлээ ярьсан тий. Ногоороо тэгээ бас нэг шалахгүй юм шиг байна. Тэгээ өмнөх pullback нь жижигхэн оржсэн болохоор яг хөө тэгээд нэг өсгөл ах. Ер нь бол өсгөл ах. За энэ оролтыг бол арилгах чи заяа. Хэдүүлээ угаасаа шинэ оролтыг хийв. Шинэ оролтын төлөвлөгөө харж үл хийх юм чи. Ер нь бол энэ оройг хосуулах зүгээр. Ер нь бол босчихвол их зүгээр байгаа. Авахгүй ч гэж болох гэдэг байгаа шүү дээ.
За таах. Жохарита. За, асууж тодруулах юм байна. Жоох юм ярилцъя л та. Сэдв байна. Ядаж сэдв юм байна. Гарын авлага бэлэн болцсон шүү дээ. Ер нь бэлэн болцсон ч байх хэрэгтэй. Хэдийн юм бол нэлээ бэлтгэсэн байгаа. Тэрийг гэхдээ юу яана? Жохон хадгалчаа дараа нь гаргана. Жохон гоёор гаргана. Тэгэхгүй бол нэг сонь ном бичиж тэрийг зараад идэх хүмүүсээс ялгааг болох гэдэг нь. Гарын авлага чинь та нарт сурахад хэрэг болохгүй. Гарын авлага чинь та нарт сурцсны дараа зүгээр оролтоо ихт чинь өөрийгөө ингэж тий дүрмээс ихэж оролтын нүстэй хүлээдэг байхад ч л тусаалах зүйл заяа. Бусдаар сурахад чинь туслах зүйл биш. Сурах процесс чинь цэвэр та нараас өөрсдөө ч хамаар. Би бол жоохон хэрэгтэй хэрэггүй юм сурж авахаас ч л сэргийлнэ. Илүү дутуу юм хийхгүй сайхан тий. Гоё. Яг л хэрэгтэй зөв road map-ыг ч л гаргана гэсэн үг шүү дээ. Одоо тэгэл харах юм бол гадуур трейдер чинь тэгэл баахар рил хийгээл сүртэй марил. Амар олон дагагчтай болчвол за маа сургалт за энэ номыг аваарай гэх. Тийм болцоос одоо хүн болгоод ирж байгаа. Тэгээгүй хүн байг алга. 17 настай хөлт Forex-ийн ном хийгээд зарж илээ. Тэрийг тэгээд хүмүүс авч илээ бүр. Яг авч байгаа хүмүүс нь л тэнийг юм даа. Тэ зарж байгаа тэрийг хийхээс илүүтэй. Зарж байгаа нь сэргэлэн байгаа. Сэл нөхцөл. Тийм сэл нөхцөл харж байна. Энэ 4 цагаас.
Юу дөө. Live ямар ч зориггүй зүгээр нэг оролт хийдэг live болох гэдэг нь. Бид оролтын төлөвлөгөө өссөн юм чи хэлж өгч тэгээд live дуусглаа. Нөхцөл байгаа. За энэ ерөнхийдөө range-лээ дуусч болно заяа. Хэрвээ range-лээ дуусгах юм бол дараагийн цагийг ерөнхийдөө сайн жоохон хүлээж хараад хэрвээ улаанхаар болчих юм бол араас нь гүйцэд орчиж болно заяа. Эсвэл одоо энэ жоох өсөлттэй ингэсгээд ороод ирчих юм бол заавал энэ liquidity-г хамгаалах гэдэг шаардлага байхгүй заяа. Хамгийн удаандаа хэрэг buy харах вэ гэдэг нөхцөл чинь биш үү? Ерөөсөө юу заяа. Шинэ 4 цаг гарч ирлээ. Хамгийн холдоо энэ 4 V болно гэдэг бодолтой л байх болно заяа. V болно гэдэг. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр тэгэхээр өсөөд байвал ер нь бол тал хүртэл нь бол хүлээчихд бол болно гэсэн үг. Тэгээд тэнцэнэ нэг бүтэн хөдөлгөөн яваад дуусчих юм бол за энэ V болох магадлал руугаа ерөнхийдөө өндөр болчлаа гэж үзээд ийм метри хамгийн холдоо хамгийн удаан хүлээхтэй гэсэн үг шүү дээ. Тэ өчигдрийн төлөвлөгөөтэй яг адилхан гэсэн үг заяа. Тэгэхээр одоо бол юу хэрвээ энэ нэг цаг одоо төгсөлтөө ч юм уу голдоо ч юм уу ерөнхийдөө тодорхой хэмжээний гоё том хөдөлгөөнийг үзүүлчих юм бол төсөлийн ерөнхийдөө 3 дахь хөдөлгөөн явагдаж гин гэж үзээд тэр хөдөлгөөнийг төгсгөл за мөн дээрээс нь цаг шилжээд дэд зүг хугацаатай 15 минутын өмнө нь лайв стрим өдөр ярьжсэн тийм 15 минутын хүлээж чинь 5-ыг бол баталгаатай дуусган заавал дуусган 5 минутыг хүлээлээ 5-аас хараад 15-аа хүлээх үгүй юу гэдгийг шийдээд 15 дуусгахаар 15-аа дуусгаад 15-аас дуусчаад удахтаа ер нь бол юу харна гэсэн үг шүү дээ. Уцаа ерөнхийдөө дуусгана гэсэн үг. Энэ нэг цаг бишээ шин 4 ерөнхийдөө шууд улаана гэж үзэх юм бол дээд зүг тэр хугацаанд тийм гэсэн үг. Хэрвээ үргэлжлсэн ерөнхийдөө том өсөлт орж ирэх юм бол V болно гэж хараад ерөнхийдөө нэг сэл хүлээж болно гэсэн. За тэгээ өчигдрөх шиг шууд явчвал за тэгээд яг араас нь жоохон нөхөж орох юм хийвэл хийх юм да. Стар бол одоо ийм л төлөвлөгөө гэсэн үг. Ер нь бол сэл орно. Сэл орох нь тодорхой. За план дээр тулгуурлаад яаж орох вэ гэдэг төлөвлөгөөч би бүх боломжтой төлөвлөрөөр гаргаж өгöd байгаа байхгүй юу? Шинэ 4 цаг орж ирлээ. V болно гэх юм бол ерөнхийдөө нэг иймэрхүү. Үгүй шууд 4 шууд улаана гэж үзэх юм бол энэ нэг одоо өсөлтийн хөдөлгөөн баг одоо өсөлт нь баг орж ирэх гээд тах шүү дээ, тэ. Дэшээ хэрвээ энэ 1-р цагаар үзүүлчих юм бол бүр л амархан болох байх. Тэгээд нэг ийм уналт эсвэл ийм V болох хөдөлгөөн тэ. За тэгэх юм бол дараагийн 4-өөч гэсэн ерөнхий жоохон харцгаад бас болохгүй юм бол байхгүй заяа. За эсвэл хэрвээ шууд ингэж явж байгаад энэ дэхтэр рейнж хэрэг болчлаа тэ. Тэгэхээр ингэж явах нь бол ер нь нэлээд магадлал бага болчихно. За дээшээ бол шууд өсчлөө тэ. За ер нь л өсгөрлөөсөн л та. 19. За тэгээд яах вэ? Тэгэл нэг иймэрхүү шилжилтээ татж агаад нэг ингэсгээд энэ цагийн төгсөл мөсгөл дээр нэг жижигхэн бай май хийгээд үзээд явж болно. Тэгээд иймэрхүү байхаар. Тэгээд оролт бол баг шин 4 ер нь дээд зүг хийлгээд баг ер нь явал явчихлаа та. Ээж л харж. Энд явж байхад л угаасаа энэ цаг улаага дараагийн цаг ногоорох магадлал угаасаа өндөр байгаа гэдэг хэлсэн байсан юм чи тэ. За өнөөдөр лов тогтсон байх гэж хараад юу гэж бодож сая орж ирлээ гинэ. Яагаад лов тогтсон гэж бодож байгаа юм бэ гэдгээ тайлбарлах юм бол хэлж өгье. Чарт харахгүй байна уу эсвэл дуунд байхгүй байна уу гэнэ. Дуу байгаа шүү дээ. Яагаад лов тогтсон гэдгээ тайлбарлах юм бол хэлж өгье. Яагаад лов тогтсон гэж харж байгаа. Тэрээс өнөөдөр лов тогтсон тогтоогүй гэдгийг би хэлж өгдөг. Бурхан бол биш шүү дээ. Мэдэхгүй. Зүгээр яагаад гэдгийг ярилцчихвол чадна.
За одоо цаг чимээгүй суугаад л тань биш. Стримээ дуусгах.